За тэгээ би бас өөр дээрээ шеэрлж. За бачаар чинь go live with on Facebook гэсэн мөртлөө миний Facebook дээр хаагдахгүй. Харагд. Яа. Чи өөр дээрээ шеэрлчих. За би хараад. За. Болж байна те. Яг хэлж штэ. Яа, мундаг байна хоёлаа. Өглөө хоёулын дээр нь жоохон бүтлэн гараад хариуцсан чинь яг хэлж. За сайн байна. Facebook-ийн найзуудтай Дэнүрээс хоёр супер дупер бүсгүйчүүд байна. Яг супер дупер гэдэг өөрчлөгийг нэрлээд байгаа гэхээр бид нар өөрснийхөө амьдралыг цэгцлээд яваад байгаа. Өдөр бүр тасралтгүй суралцж байгаа хоёр хөгшин золоо хоёр гэж хоёр ихчтэй хоёр байна. За өнөөдөр даваарны ярилцлага маань өнөөдөр шүүмжлэгч болж байна уу нэртэй сэдвээр ярилцаж байна. За энэ асуудал бол миний амьдралд маш их цай эзэлж байсан. Зай гэдэг юм одоо том нөлөө үзүүлж исэн. Яг тэгвэл би өөрийгөө шүүмжилдэг. Тэгээ гэрээхнийгээ шүүмжилдэг. 4 залуугаа их шүүмжилдэг байсан байгаа. Тэгээд одоо тэр асуудлаа эмхлээд цэгцлээд одоо бүр бараг шүүмжлэхээ болсон. Тэгээд тэр тухайгаа ярих гээд ундраагаа ураад хүн ер нь яагаад бусдыг шүүмжлээд идэв? Ямар учиртай энэ тухай манай Facebook найзуудад ярьж өгөөч гэж орсон байна. За ундраа маань ихтэй өөрийгөө танилцуулчих. За сайн байцгаана уу? Mental Fitness ADHD coach Ундраа байна. Монгол ээж гэр сургалт төрийн бас байгууллагын санаачлагч, үүсгэн байгуулагч. За тэгээд шүүмжлэгч гэдэг их бас сонирхолтой сэдв, маш том сэдв. За тэгээд эхлээд шүүмжлэгч маань яаж үүсдэг талаар ярьж өгье. За хүн ихээс төрөөд нэрэ, нялзраа, амьдралд амьд үлдэх, өөрийн хүчээр амьд үлдэх ямар ч боломжгүй төрдөг. За тэгэхээр ийм боломжгүй ийм нэрэ нялцгаа гэдгээ мэддэг учраас бусдаас дэмжлэг авах хэрэгтэй хань тийм ээ. За тэгээд маань болохоор зэрэг аав, ээж гэдэг хоёр хүн бидрийг асран хамгаалж, хайрлж өсгдөг. За тэгээд аав, ээж гэдэг хүмүүсийг бид нар тэр нялах ямар ч одоо чадваргүй энэ хүүхэд маань аав ээжигээ төгс төгөлдөр гэж итгэдэг. Бурхан гэж итгэдэг тийм ээ. Бурхан гэж боддог. Яагаад бурхан гэж боддгийг гэхээр хэрвээ ээж аав нь тийм төгс төгөлдөр бурхан биш юм бол тэр хүүхэд амьд үлдэх, оршин тогтнох боломж нөхцөл байхгүй гэж боддог. За тэгээд аав ээжигээ төгс төгөлдөр гэд бодоо явж байгаа штэ. Тэгтэл нөгөө аав ээж маань уурлан, загнан, зандран эсвэл аав ээжүүдэд маань асуудал тохиолдно. Энэ үед хүүхэд юу гэж боддог вэ гэхээр аав ээж төгс юм чинь хэний буруу болох вэ? Тэр тухайн асуудал миний буруу юм гэж бодох юм тийм хүүхдээс тийм надаас болж байна. Тэгээд бас судалгаа байдаг л да. Ээж нь хорт хавдар тусаад ингээд өвдөх үед хүүхэд өөр дээрээ буруу авдаг. Надаас болоод ээж минь өвдчлөө гэж боддог. Ээж аав хоёр салах үед хүүхэд бас өөр дээрээ би муу хүүхдээс учраас аав ээж хоёр маань салж байна гэдэг. Яг хоо ил ухамсартай биш ч гэсэн тийм даалт ухамсартай тэгж өвдөлтийг мэдэрч одоо гэмтэж байдаг. Ээж аав маргалдах үед бас надаас болоод маргалдлаа гэдэг. Би сайн хангалттай сайн хүүхэд байгаагүй учраас ээж аав хоёр маань ингээд маргалдаж байна. Тэгээд би муу хүүхэд юм баа гэдэг одоо өөрийгөө эхэлж шүүмжилж эхэлдэг байна. Тэгээд энэ шүүмжлэл, энэ буруутгал маань маш их өвдөлтийг мэдрүүлдэг. За тэгээд энэ өвдөлтийг мэдрээд ингээд явж байхад өөр нэгнээс яг өөртөө адилхан асуудалтай байгаа хүмүүсийг олж хардаг. За тэгээд өөр хүн одоо яг өөртөө адилхан асуудалтай байнгут
Энэ хүн бас надтай адилхан асуудалтай байгаа маань. Энэ хүн бас одоо тэ оршин тогтоод амьдарч байна. Тэгэхээр би бас зүгээр байхаа гэсэн юм итгэл найдвар олж авдаг. Тэгэхээр багч гэсэн өөрийнх нь нөгөө өвдөлт багасдаг. Сэтгэлийн шаардлага өөр бусдыг өөртөө адилхан шаардлага хүнийг харахаар арай өөртөө адилхан зовлонтой өөртөө адилхан тийм нөгөө төгс бос хүнийг хараад тэгээ төгс бос хүнийг хараад энэ надтай адилхан юм байна гэд шүүмжилж эхэлдэг гэх юм уу? Тэгээ шүүмжилж эхэлдэг. Тэгээ бусдыг шүүмжилж байгаа. За тэгэхээр өөрийгөө шүүмжилдэг байсан байна. Дараа нь бусдыг шүүмжилдэг болсон. Тэгээд дараа нь үүссэн нөхцөл байдлыг шүүмжилдэг. Тэгэхээр зэрэг одоо ковид болж байна те. Ковид болж байна. Эсвэл би Монголд амьдарч байна. Эсвэл зах зээл одоо амар хэцүү байна ч гэдэг юм. Одоо энэ болж байгаа үйл явцыг одоо шүүмжилдэг. Тийм ерөөсө 3 өөрийгөө шүүмжилдэг, бусдыг шүүмжилдэг, нөхцөл байдлыг шүүмжилдэг гэсэн юм 3 хэлбэртэй байдаг. За тэгээд хүмүүс яг өөрийгөө шүүмжилж байгаа гэдгийг ерөөсө мэддэггүй. За одоо ингэж тийм ухамсаргүйд байдаг, тийм ухамсаргүйд байгаа. Одоо ингэж бит хоёр одоо ингэ лайв хийгээд ингэж ярьж байгаа шүү дээ, тий? Тэгэхээр бит хоёрын ярьж байгааг одоо шүүмжлээд сууж байгаа хүн байж магадгүй. Тийм ээ? Шүүмжлээд сууж байгаа хүн байж магадгүй. Тэгээд бас тэгсэн мөртлөө ингээд хүний ярьж байгааг ингээд шүүмжлээд байгаа мөртлөө за тэгвэл чи өөрөө яриад тах гэхээр өөрөө ярьж чаддаггүй. Яагаад тэгээ ерөнхийдөө яагаад тэгвэл хүмүүс ингээд хүн болгоё бит хоёр шиг ингээд ярьж чадахгүй байгаа юм бэ тий? Яагаад ингээд асуудлаа тий ингээд олон нийтэд ил гаргаж ярьж чадахгүй байгаа юм гэхээр тэр хүмүүс шүүмжлэгдэхээс айж байгаа юм. Тэгэхээр тэр хүн шүүмжлэгдэхээс айж байгаа гэдэг нь тэр хүн бусдыг шүүмжилдэг гэсэн үг байхгүй юу? Энд чинь өөрөө тал гэдэг байгаа шүү дээ тий? Өөрт байгаа тийм одоо бусдаас олж чаддаг гэдэг. Бусдыг шүүмжлээд байна гэдэг нь өөрийгөө асар их шүүмжилж байгаа гэсэн. За одоо тэгээд энэ готрал одоо энэ депресс одоо сэтгэл готрал стресст орж байгаа энэ асуудлууд юунаас үүсдэг гэж өөрийгөө шүүмжлэхээс үүсдэг. Сэтгэл хангаламж би болохгүй байна. Ундраа чи яриач чи өстө арчаагүй юм а гэл одоо бидний нөгөө нэг өөртөө ярьдаг нөгөө дотоод дуу хоолой байдаг шээ тий. Энэ маань үргэлж биднийг шүүмжилж идэг. Тэгэхээр энэ дуу хоолойг бид нар энэ намайг шүүмжил. Тэгээд нөгөө өөртөө итгэлгүй байдал нөгөө өөрийгөө хайрлахгүй байх байдал энэ дотоод дуу хоолой бидрийг өөрсдөө шүүмжилж байгаагаас үүсдэг байхгүй юу? Тэгэхээр бас ичгүүр гэж байна те. Ичгүүр бас л өөрийгөө шүүмжилж байгааг нэг хэлбэр. Гимшил байна. Ичгүүр байна, гимшил байна. Одоо эдгээр чинь бүгдээрээ л өөрийгөө шүүмжилж байгаа. Тэгэд энэ үр бүтээмжгүй байгаа ч өөрийгөө шүүмжилж байгаа. Яг л одоо ингэ сайн сонсох юм бол за одоо би нэг жишээ авъя. За би өөрийгөө юу гэж шүүмжилдэг вэ? Одоо энэ өмнө энэ хичээлийг мэдэхгүй байх би өөрийгөө тэгж гэж юусэн мэдэхгүй байсан байхгүй юу? Ингээл өдрөө хаад ингээл ямар ч үр бүтээмжгүй ингээл би тэгэл үр бүтээмжгүй гэдгийг хэн надад хэлж байна. Нөгөө шүүмжлэх дотоод дуу хоолой чи өстө өнөөдөр ямар ч үр бүтээлгүй байна гэдгийг нөгөө шүүмжлэгчтэй хоолой надад хэлж байгаа байхгүй юу? Тэгээ яасан гэдэг тэгэхээр зэрэг за одоо ингээд хүүхдтэйгээ салхинд гарья гэд бодно шүү дээ тий. За өглөө ингээд агаарлаа салхинд гарья гэд. Тэгээ хүүхдийг агаарлаа салхинд гарч яхаар нөгөө шүүмжлэгч дуу хоолой надад юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг за ундраа чи өдөржингөө ингээ хүүхдтэйгээ гадаа явчлаа. Чи гэрээ цэвэрсэнгөө, оройныхоо хоолыг бэлдсэнгөө, чи хичээлээ хийсэнгөө гэ намайг шүүмжлэн. Тэгэхээр зэрэг нөгөө гадаа байхдаа нөгөө хүүхдтэйгээ ад жаргалтай тийм амар тайван байхгүй. Гадаа гарсан ч ингээл нөгөө юугаа бодоостай. За би одоо нөгөө төлбөр тооцоо юу илээ, нөгөө гэр орны ажил юу илээ, нөгөө хувцуугаа нөгөө нэг гэл ингээл зөндөө ингээд бодлоод ингээд эргэлдэж идэг. Эдгэр чинь шүүмжлэгчийн бодлоод тахгүй юу? За тэгээд би гадаа нөгөө нэг хүүхдтэйгээ сайхан нөгөө ингээд инээлдээд хөхрөлтөөд ингээд хүүхдээ хараад ингээд баясаад энэ цагийг би яасан дотроо нөгөө завгүй. Эсвэл ингээд тэр олон дуу хоолой ингээд орж ирэнгүүт нь ингээд бүр ядраа. Тэгэхээр зүгээр за би зүгээр дуу сонсчээ тий. Би зүгээр жоохон ингээд жоохон тайван байчи гэдэг ч юм уу. Өөрийгөө тайвшруулах арга хэмжээг бас авч эхэлж байгаа. Тэгээ бид нар тэрийг өөрөө бас мэдтгүү. Би ингээд айгүй их бодолтой харагдаад нөгөө шүүмжлэгчийн дуу хоолой намайг шүүмжлээд байхад бүр ингээд тэр амар өвдөлттэй ингээд ядраад
Тэгэнгүүт за би жоох юу ячи Facebook ухчих. За би жоохон гоё дуу сонсчих гэд энэ өөрөө өөрийгөө тайвшруулж байгаа механизм байхгүй юу? Хариу үйлдэл үзүүлж байгаа. Өөрийгөө тайвшруулж байгаа. За тэгээд яах вэ? Тэгэхээр дахиад нөгөө шүүмжлэгчтэй болоод чинь. За чи одоосоо зөндөө их Facebook ухчлаа. Чи одоо зөндөө дуу сонсчлаа. Ямар ч хэрэггүй энэ цагийг зарцуулчлаа гэж дахиад нөгөө шүүмжлэгчтэй болоод чинь дахиад шүүмжлэнэ. За тэгээд нөгөө гэртээ орж ирээл хоолоо хийж илаа гэхэд за чи өнөөдөр хичээлээ хийсэнгүй ундраа. Гээл нөгөөс хоолооч орж ирнэ шүү дээ. Тэгээд хичээлээ хаад за чи гэрээ цэвэрсэнгүй ундраа гэдэг. Ерөөсөө тайван байхгүй. Тэгэхээр энэ шүүмжлэгч тэгээд нөгөө нэг юмнаас нөгөө юм руу ингээ өсөрцсээр уг нь бол хамгийн сайн хамгийн өр бүтээмжтэй байх гэд хичээгээд байхад нөгөө шүүмжлэгчтэй болоонууд ч орж ирсээр хагаад тэгээд нөгөө өдөрт ингээ харахад те хүүхдтэйгээж ажигтай цагийг өнгөрөөсөн юм байхгүй хичээлээж хийсэн юм байхгүй гэрээж цэвэрсэн юм байхгүй ингээ юм болсон хийх тэгээ тэр битэл одоо ингээл тасгал хийн өөртөө цаг гаргана гэж бид нар чинь тасгал хийж байгаа шүү дээ. Тэгэл ингээл тасгал тасгал нөгөө шүүмжлэгч чи ундраа чи ямар аминчхан юм бэ те чи ингээд өөртөө цаг зарцуулаад байна. Чи одоо хүүхдтэй цаг зарцуул. Чи нөгөө хүүхдийнхаа хичээлийг заана гэсэн яасан. Гэл ингээд нөгөө шүүмжлэгчтэй болооч ингээд байнга бид нарыг ингээд тайван байлгадаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ дуу хоолойг ерөөсөө анзаарч мэддэггүй. Энэ одоо дуу хоолой гэдэг юм уу бодол гэдэг юм уу энэ бодлоор орж ирж байгаа. Талдаа хүмүүс тэгээд бодлоо. Тэгээд бид нар юу ахта бусдыг л шүүмжлээд байна гэж бодоод байдаг. Та өөрөө өөртөө итгэлгүй байгаа л та өөрийгөө шүүмжилж байгаа гэсэн. Та одоо ингэж дэлгэцээ юу яагаад лайв хийж чадахгүй бол та өөрийгөө шүүмжилж байгаа гэсэн. Өөртөө итгэлгүй байна гэдэг чинь өөрийгөө шүүмжилж байгаа гэсэн. Тэгээд өөрөө бүр өөртөө итгэлгүй болчихсон. Байхгүй юу? Бас өөрөө нэг төгс юм шиг одоо ингээл монголчууд ч нөө фэйсбүүкээр ингээл фэйсбүүкийн цаанаас ингээл юмэг амар газартаар орцлон шүүмжилдэг те. Яг үүндээ тэр шүүмжилж байгаа хүмүүс өөрсдөө маш том асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр тийм сөрөг комент хийлж байгаа, сөрөг юу яаж байгаа хүмүүс өөрсдөнд нь тусламж хэрэгтэй байдаг, өөрсдөө асуудалтай байдаг. Тэгээд сэтгэлээр унсан хүмүүс өөрсдийгөө маш их шүүмжилсэн байдаг. Би болохгүй байна гэдээ өөрсдийгөө маш их шүүмжлээд нөгөө шүүмжлэгчийн дуу хоолойнд гүн автцсан итгэцэн байдаг. Тэгээ унтсан байдаг. Тэгээд бид нар одоо ингээд хүүхдүүдээ ингээд шүүмжлээлээдэг. Хүүхдүүд маань ингээд шүүмжлэлийг сонсоод ингээд сайжирдаг билүү? Үгүй. Одоо ингээд 30-наас хүрчээд ингээд шүүмжлүүлээ сууж штэ. Ирээд тэр чи одоо ингээд сайжирдаг байсан бол аль хэдийн нэгээ сайжирчмаар шүү дээ. Ингээд шүүмжлээд байхад сайжирч. Тэгээ энэ болдог шүүмжлэгч айгу буруу итгэл үнэмшил байгаа. Бид нар ингээд шүүмжлээд байх юм бол сайжирчна гэж бодоод байдаг. Энэ алдаага засчихна гэж боддог. Үгүй. Тэгээд энэ нөгөө дотоод дуу хоолой чи нөгөө зөв энэ надад хэрэгтэй. Энэ шүүмжлэгчийн дуу хоолой надад хэрэгтэй. Энэ байгаа учраас би илүү үр бүтээмжтэй байгаа. Энэ байгаа учраас одоо илүү одоо ач тустай байгаа. Би өнөөдөр энэ зэрэгтэй хүрч ийн гэж бодоод байдаг. Тэгтэл яг үнэндээ энэ одоо шүүмжлэхэд бид нар сөрөг юу илэрч байна? Сөрөг мэдрэмж төрж байгаа зү. Өөрийгөө дутуу мэдрэмж төрж байгаа. Гэхдээ дутхгүй тулд хичээж байгаа л да. Энэ шүүмжлэгчийн одоо дуу хоолойгоор бид нар амжилтанд хүрэх үү гэвэл хүрнэ. Амжилттай байна. Гэхдээ аз жаргалд хүрдэггүй байхгүй. Тэгээд энэ шүүмжлэгчийн дуу хоолойгоор амжилтанд хүрсэн хүмүүс ингээд бүх юм нь харахад элбэг. Бүх юм нь одоо мөнгө байна, гэр бүл байна, тэ амжилт байна, алдар нэр хүнд байвал байна. Гэтэл тэр хүмүүс ч амиа оролцдог шүү дээ. Зарим тохиолдолд. Тэр хүмүүс шүүмжлэгчийн дуу хоолойгоор нөгөө айцсаар амжилтанд хүрсэн хүмүүс аз жаргалгүй байдаг. Хүн харахад аз жаргалтай юм шиг. Тэгэхээр энэ шүүмжлэгч гэдэг зүйл чи их. Тэгээд энэ шүүмжлэгч нөгөө дотроос нөгөө идчихийдэг. Тэгээд тэр нөгөө өөрийг ингээд байнга те чи хинч биш шүү гэдэг дуу хоолойг байнга өгч идэг шүүмжилждэг. Тэгээд энэ стресст оруулдаг, депресд оруулдаг. Тэгээд бид нар гайхдаг шүү. Ийм алдартай, ийм мөнгөтэй, ийм сайхан ажилтай байж яагаад энэ хүн сэтгэл готраад идэх юм? Яагаад ингэж болохгүй ингээд тэгэхээр зэрэг энэ өөрөө нөө шүүмжлэгчийн дуу хоолойд итгэцэн дотоод дуу хоолойд итгэцэн ийм хүмүүс байдаг. Харин бид нэр тэгвэл хүүхдээ одоо ингээд мэдээж шүүмжлэхээр юм хийж ивэл шүүмжлэхээсээ илүү зүйтэй зүйлийг магтаж урамшуулах хэрэгтэй. Тэгэхээр шүүмжлэхээс өөр ямар олон арга байдгийг бид өөрсөө мэддэггүй.
шүүмжлэхийг л арга л гэж ганцхан л арга л мэднэ. Асуудлыг уг нь засаад цаана нь бол асуудлыг засгаад, сайжруулчих гад, хүүхдэд тусалчих гад байгаа юм л да. Санаа нь бол гэхдээ бид нэр шүүмжлэснээр засдгүй маа. Тэгэхээр бид нар болж байгаа талыг нь хэлж өгнө. Болж байгаа талыг хэлэнгүүт хүүхэд өөрөө ээжтэй нэр олж авахын тулд өөрийнхөө алдаа дутагдлыг өөрөө олж харж засдаг. Бид нар алдаа дутагдал гарсан тохиолдолд яагаад энэ алдаа гаргаж байгаа юм бол гэж шүүмжлэхээс өмнө сониучрахж судлах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэгээд нөхцөл болцолгүйгээр хайр. Тийм. Тэгэхгүй би яг энийг өрөөсөө мэдэрдэггүй юм байлээ. Би ингээд охиноо ингээд сургуулаас ороод ирсэн байхгүй манай охин. Ээжээ ирчлээ гэж нөгөө аав нь аваад ороод ирсэн. Тэгэл сургуулаас ороод ирсэн чинь би нөгөө миний харц ингээд амар шүүмжилсэн харцаар харж байгаа байхгүй охиноо. Яасан гэсэн чи нөгөө тэрхөө ингээд цагаан тэрхөө өмсөн цагаан тэрхөө нь ингээд доошоо нөгөө шувтраад нөгөө өвдөг нь ингээд юу атсан өвдөг нь ингээд хар болцсон үс нь харцаацсан ороод ирж байгаа байхгүй хичээлээсээ тараал ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээл амар шөмжилсэн харцаар хараад эмхтэй юм байж чичээ над өмдөө татаач над ус мөсөө айтайхан байлгаач гэл ингээд яг хилээгүй л дээ. Гэхдээ надад тийм дуу хоолой одоо тэр хүүхдээ тийм шүүмжилсэн харцаар харж байгааг би өөрөө анзаарч ажигласан байхгүй. Тэрнээс өмнө би өөрөө тэрийг ерөөс ажиглахгүй байгаа шүү. Тэгэл бид нар хэлсэн хилээгүй шүүмжилсэн харцанд одоо ингээл би ээжтэй ингээл ороод ирэхэд ээж намайг шүүмжилсэн харцаар хараад хэм хийхгүй байсан ч гэсэн тэр мэдрэмж надад байдаг шүү дээ. Тэгэхээр би нөгөө аз жаргалтай өөртөө ихтэй нөгөө юу байх вэ? Бид нар загнах тусам ингээд бүр илүү тэнэг мангар болоод бүр ингээд уучраа болохоо болоод хаанаас нь юу засахаа мэдхээ болоод болчтой шүү дээ. Бүр толгой ажиллахаа болоод бид нартай холбоог болоод гэж сонсохоо болоод тэгээ нарийн мэдрэмж бид нар болдуулаад тий. Тэр хүүхэд бас өөрөө өөрийгөө шүүмжилж байдаг байхгүй. Яг одоо эцэг хий тэр одоо тий багада бидний сонсч ирсэн энэ дуу хоолой чи одоо бид нар ингээд том болцсон ингээд нөгөө нэг юу шиг одоо зурагцсан пянц шиг ингээд багад ээж юм маань хэлж исэн тэр шүүмжлэгчийн дуу хоолой одоо надад ингээд сонсогдод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд үе удам дамжаад яваад байна те. Шүүмжлэгч яг үнэ. Хүүхэд шүүмжлэгч болоод тэгээд өөрийнхөө хүүхдүүдийг шүүмжлэгч болгож үзгээд байна. Яг үнэ. Сэтгэлийн шаардлага ингээд удам дамжаад яваад байна. Гэхдээ нэг сайхан юм гэр бүлд ингээд нэг ээж нь ингээд ядаж өөрчлөгдчихээр өөрийнхөө учрыг олоод өөрийнхөө асуудлыг зэгцлээд яачихад ингээд үр хүүхдүүд нөхөр хань ижил бүх хүмүүс ингээд дагаад өөрчлөгддөг юм байлаа. Тэрийг бол би өөрийнхөө биеэр ингээд үзээд мэдрээд явж байгаа. Нөгөө ингээд өнгөрсөн амьдралаа бодохоор ингээд бөө алдаа байгаа юм чинь тэгээд сүүлийн хэдэн жил ингээд өөртөө ажиллаад байхаар би ч ийм учиртай юм байна. Ингэж сэтгэлийн шарх авсан юм байна. Ингэж өөрийгөө шүүмжлээд идэм байна. Өөртөө сэтгэл хангалуун биш байдığım байна. Тэгээд эднэрийгээ шүүмжлээд идэм байна. Одоо шүүмжлэхээ болъё гэд бодлоо анзаараад сөрөг бодлоо эерэг болгоод талархаад те хүүхдэд ч айгүй хөөрхөн бодуулахаар амжилт зөндөл гаргаж байгаа юм чинь тэгээд болж байгаа юм дээр нь төвлөрөөд урам өгөөд тэгээд явахаар ингээл амьдралаараа өөрчлөгддөг юм байлээ л дээ. Тэгэхээр өөрийгөө өөрчилсөн хүн бусдыг өөрчилнө гэдэг бусдыг тий өөрийгөө өөрчлөлт биш яг гэвэл өөрийгөө цэгцэлвэл чамайг төрсөн ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөнө гэдэг манай цэцгээ love and love life coach хэлжсэн багтаа. Тэр бол яг миний амьдралд ингээд хэрэгжиж явж байгаа. Тэгээд тийм учраас та бас нөгөө юу нэг одоо архичин аавтай хүн одоо дахиад нөгөө архичин хүнтэй суугаад одоо ингээд байдаг гэд ерөөхдөө бас нэг юм байдаг гэд тэгээд тэр юунаас болж байгаа гэсэн чинь магадгүй тэр аавыг арх уутлан ээж нь шүүмжилдэг байсан байж магадгүй. Тэгээд ээж нь тэр дандаа тэр алдаа дутагдал болгоныг шүүмжилэхээр нөгөө эр хүн гэдэг чинь те хайр халамж магтаалд их дуртай хүн чинь дандаа ингээд шүүмжлээс сонсоод байхаар маш их өвдөлтийг мэдэрнэ. Тэр өвдөлтөө жоохон амдаахын тулд мансуурч арх уудаг гэж болно. Тэгэнгүүт нөгөө охин тэр ээжигээ шүүмжилж байгаа тэр юг одоо тий
эрэгтэй хүнийг ингэж шүүмжилж явах хэрэгтэй юм байна гэдэг юм буруу итгэл үнэмшилтэй болонгуудаа одоо архины хамааралтай болохгүй байсан хүнтэй ингээд суугаад тэр хүнийг одоо ингэ шүүмжилсээр агаад чи одоо арх уучих үдэ гэж хардсаар агаад ч юм уу ингээд одоо зөв зохистой харьцаж чадаагүйгээс болоод нөгөө залууг чинь эвдэж архинд оруулах бас төлөж өгч бас болдог. Тэгэхээр тэр архичин хүнтэй суугаад байгаа юм биш. Тэр хүн өөрөө тэр ээж хүн, эмэгтэй хүн бас тэр шүүмжилж одоо ингэж одоо буруу итгэл үнэмшилтэй байснараа бас тэр хүнтэй суусан хүн архинд ороод ээж бас болдог. Тэгж болдгийм байх шүү. Тий. Тэгэхээр бид нар яг бас тэр нөгөө нэг юутай бас энийг бас зөвхөн архинд орох биш. Одоо нөгөө араар тавилт гэж яриад байдаг шүү дээ, тий. Тэгээд тэр араар тавилт бас энэтэй бас хамаардаг лээ. Одоо ингээд араар тавихгүй байхад нь чи одоо араар тавьчлаа гэд байнга хардаж ингэж ууралж уцаарлж хэрүүл үддэг байхаар тий. За энэ хүн намайг гэртээ тэрнгүү ингэж гүтгэж байгаа юм чи би хийгээгүй хэрэгтэй ингэж гим үрж байгаа юм чи би тэгвэл хийчээд гим үрий гэдэг ийм одоо бас итгэл үнэмшил бий болоод бас явах тохиолдол байт юм билээ. Тэгэхээр хардалт чинь болохоор нөгөө өөртөө итгэлгүй хүний гаргаж байгаа үйлдэл гэдэг байгаа шүү дээ, тий. Яг ерөнхийдөө тийм бас байдал, тийм юу бас байдаг, тий. Гэхдээ хардалт бол бас нэг төрлийн бас нэг өвчин юм шиг бас тийм бас эрүүл бас биш, тий. Бас мэдээж өөр одоо бас л энэ нэг төрлийн л бас шүүмжлэгчийн л бас нэг юунд л гарна. Айгүй олон шүүмжлэгч чинь маш олон хэлбэрээр орж ирж байгаа. Харин тийм яг шүүмжлээд шүүмжлээд арх болгоно гэдэг бол манай гэр бүл бас яг тохиолдчихсан байхгүй. Яг нь миний шүүмжлээд байгаа санаа нь болохоор уг нь ингээл арай л дээр хүн болгочих гэл арай л зөв юм хийдэг хүн болгочих гэл арай л өөртөө анхаарал тавьдаг хүн болгочих гэл арай л эрүүл мэндийн сайн болгочих гэл ингээд шүүмжилж байгаа. Гэтэл тэр хүнд чинь шүүмж хэрэггүй урмын үг хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэр яг миний амьдралд тохиолдчихсан. Хүүхдүүдтэй ч гэсэн би тэгэл арай л дээр хүүхэд, арай л мундаг хүүхэд, арай л арчаатай хүүхэд, арай л цэвэрхэн хүүхэд болгочих гэл шүүмжилж байдаг. Гэтэл хүүхдүүд маань надаас ингээд урмын үг хүлээж исэн байгаа аахгүй. Тэгээд урмын үг нь хэлэхгүй болохоор чинь за ээжэд одоо юу ч хэлээд нэмрээд ямар ээжийн сэтгэл санаа тийм ханамжтай байх шүү дээ юм үү те. Над нэг урмын үг өгч гიშгээд өрөөрөөгөө яваад орчдөг гэтэр байсан байгаа аахгүй. Уг нь хүүхэд хичээгээд байгаа байхгүй юу. Гэтэ бид нар нөгөө сайн талыг нь биш дандаа шүүмжлэж байгаа түрүүний нөгөө миний хэлдэг муу талыг нь олж хараад тэр муу талыг нь засчих гад байдаг бас нэг ээжийн юу байна л да тий. Ямар ч хүнд ингээд өөх юм харагдаж байгаа юм чинь тий. Тэгэхээр чи ээж хүн бол хамгийн түрүүн харагдаж байгаа өөх юм харагдаад ингээд өөлчмөр байгаа юм одоо ухамсартайгаар зогсоох хэрэгтэй тий. Тэгээд хүүхдтэйгээд урам өгöd магтчмаар юм юу вэ? Тэрийг магтж хагаад дараа нь яг шүүмжиж баг зэрэг ингээд миний өвгөө одоо чи энэ чинь мундаг бай. Ийм амжилт гаргасан дээж нь баярлалаа. Чи чаддаг шүү, мэддэг шүү. Чадсан шүү, юу гэдэг авьяастай шүү гэ. Гэхдээ миний хүү энийг ингээд засчих юм бол улам гоё супер олон даач гэдэг юм уу? Ээж нэрдээ happy end гэдэг юм үү те. Гэх жишээний гоё урмын өгөөл хүүхдэд хүмүүжиж явах хэрэгтэй байлаа. Бас нэг ингэж байдаг л да 5 магтаал хэлээд нэг юу асуудал хэлж болно. Эсвэл нөгөө нэг сэндвичний арга гэдэг шүү дээ. Магтаал зэмлэл магтаалч гэдэг юм уу те. Бид нар ерөөсөө тийм магтаал авахгүй дан шүүмжлэл хийгэл хэлээд байдаг. Гэхдээ яг тэрийг ер нь дэж бараг л шүүмжлэх хэрэггүй юм билээ те. Хүүхд тэгэл өөрөө л юугаалаад асуудал хүүхэд тэр асуудлыг айгүй сайн ярилцах хэрэгтэй байхгүй. Тэр хүүхд яагаад алдаад байна? Ээж нь юун дээр нь туслах уу гэдгийг ойлгохгүйгээр бид нар одоо би түрүү хэлсэн шүү дээ. Залхуураад байгаа юм бишээ. Хүүхд залхуураад байгаа юм бишээ. Тэр хүүхэд хийж чадахгүй бэрхшээлтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр бэрхшээлийг нь харж тусалж дэмжихгүйгээр зүгээр шүүмжлээд тэгээд туслаж дэмжихгүйгээр тэгэхээр нөгөө хүүхд чинь бас өөрөө өөрийгөө шүүмжлээд тэгээ бүр ингээд унчиж байгаа. Минут нэг хараад хоёлаа нэг минут одоо хийцэн байна. Хоёлаа ерөнхийдөө одоо ингээ өндөрлөө. Цаг аягүй хурдан явд юм билээ харин. За тэгээд энэ ярианыхаа төгсгөлд болохоор
одоо сэтгэлийн шарахтай хүмүүстэй суугаад тэгээ хүүхдүүдэд сэтгэлийн шарахтай болгож өсгөө. Тэгээ тэд нар дахиад сэтгэлийн шарахтай хүмүүстэй суугаад нэг юм үе дамжсан юм нурууч тий одоо хэвийн бус харилцаатай гэр бүлүүд үүсэж байгаа учраас хүн болгон ингээд өөртөө хамгийн түрүүн ажиллаад би одоо ямар учиртай хүн юм, би хүн шүүмжлээд идэг хүн юм уу, хүнд өөрийгөө ойлгож чаддгүй хүн юм уу, хүнээс юу олж хараад байдیں۔ Та нар андашгүй ингээд өөрсдөө фэйсбүүкийг л ингээд харчих. Баахан шүүмжилсэн юм яагаад энэ шеэрлээд энэ талархсан юм шеэрлээд энэ тэгэл одоо бид хоёрын юг лайв үзэж байхдаа үртэл бид хоёр ингээд шүүмжлэлтэй хандж гэнэ үү яаж юм те. Эсвэл нэрээ би тэгдэг юм биш үү? Би нэрээ ингээд өөрийгөө шүүмжлэх юм байна. Би өөртөө сэтгэл дундуур явд юм байна гэдэг өөртөө ажиллаж эхлэх нөө. Тэгэл энэ мессежийг өгөх гэсэн бид хоёр тэгээд ундраа маань юу хэлэх вэ? Баялаа дараа бас нэг зөв үг хэлж дуусчихин гэсэн ш. Харин би бас бодоод байна ямар зөв үг хэлэх вэ гэд. За та эхлээд хэлчих би тэдрээ оронд бодчихлээ. Гэхдээ урд нь ямар зөв үг хэлсэн мартчихж өнөөдөр болохоор нөгөө ихэн хээр алаг бол унган шир алаг. Урд нь хэлсэн болов. Тэр чинь болохоор яг одоо энэ ээж нь шүүмжилдэг байсан бол хүүхэд нь бас шүүмжлэгч болох нэ. Аав нь шүүмжлэгч байсан бол хүүхэд нь бас шүүмжлэгч болох нэ. Тэгээд би хүүхдэдтэй та намайг ямар охинтой үрхээсэ гэж бодож байна гэхээр би тэгж хэлж байгаа. Яг энэ үгийг хэлсэн байхгүй юу? Манай 23 настай хүн надаас тэгж асуухаар би миний хүү зөвхөн найз охиныхаа гэрт нь очиод аав ээжтэй нь уулзаад үзээрээ. Их хайрлагдаж өссөн охинтой бол миний хүү үерхэж суугаарай. Ээж нь аавыг яаж хүндэлж гэнэ үү, хайрлаж гэнэ үү, шүүмжилж гэнэ үү, загнаж гэнэ үү, гэр бүлийн харьцаанд халуун дулаан байна уу, охиноо яаж инхрийлдэг юм бэ, хүнд бинээ яаж хүндэлдэг юм бэ. Миний хүү хүндлэл дүүрэн, хайр дүүрэн тэм гэр бүлд өссөн охинтой одоо тэр хаар мэдхийг одоо хятад одоо ямар ч хэсэн дээрсэн Монгол охинтой суул гэрлэл уг нь сайн байна. Ингээд Монгол гин чинь бас спешиал юм онцлог гин цөөхөлөх нэ чинь монголчууд чинь гэхдээ миний хүү тийм хайрлагдаж өссөн охинтой үрхэж суугаараа гэр бүл болороо гэдэг тэгж хэлсэн байгаа. Тэгээд тэр их бол онгон шир алга гэдэг үгийг тайлбарлаж өгч байсан байхгүй. За дараагийн лайвын сэдвээр энэ хүүхдтэй одоо хэрхэн сайн хань сонгож өгөхөд зөвлөгөө юу гэж өгдөг вэ гэдэг талаар хийж болж байна. Шууд санаанд ороод ирээ те. Шууд санаанд ороод би бас энэ талаар айгүй их уншиж судал сонирхдаг. Тэгээд бас та бүхэндээ бас хуваалцаж ярьж хэлэх юмсан хүүхдүүд яаж хэрхэн зөв сонголтоо хийх вэ гэдгийг бас хэлж өгөх юмсан гэж боддог. Тэгээ саяны таны санаад маш олон санаануудыг хэмжүүлмээр санагдаж байна. Би ясаа дараагийн лайваар нөгөө boundary хэл хэмжээ хязгаар гэдэг байгаа шүү дээ тий. Ямар нэг boundary хэл хязгаар байх хэрэгтэй гэдэг тэр сэдвээр яриад байгаа гэж би чамд санал тавья гэдэг бодож байсан байхгүй. Тэгэхээр яг манай тэрийг дараа болгоч. Наад энэ сэдв айгуу сонирхолтой ялангуяа нөө хүүхдтэй хэрхэн ямар хүнийг сонгох талаар зөвлөгөө өгөх. За зөвлөгөө дараагийн мэдээлэлтэй дараагийн ярилцъя. Аваагаар 9 цагаас тэгээд дахиад уулзъя. Минут амар хурдан явчихдаг болохоор өнөөдөр би хамаг анхаарал минутанд юу ачлаа. За дайлаад гүйлгэн. Та сонсчихсон уу? Дайлаад гүйлгэн. За дайлна гэхэр чинь хоолоор дайлах нь ш тийм үү? Хоолоор дайлаад тэгээ гүйлгэн. Гэцэн гүйлгэх юм уу? За тэгэхээр энэ ерөнхийдөө бол нөгөө улс төрийн хэл зүг юм бэлээ. Одоо ингээд наана ашигтай юм шиг харагдаж байгаа боловч цаана хортой тийм одоо гэрээ хэлэлцээрийг хэлдэг үг байгаа. Дайлаад гүйлгэн. За тэгэхээр зэрэг энд жишээ дуртахад одоо яг ингээд за би нөгөө хэлний талаар нэг юу ачаа. Одоо ингээд гадаадаас сайн дурынхан сүмийн одоо юм хүмүүсийг авчираад англи хэл заадаа, үнэгүй заанаа гэдэг чинь тийм үү? За энэ ингээд наана болохоор зэрэг бидрийг дайлж штэ үнэгүй англи хэлтэй болгож чинь. Тэгээд биднэрт бол баярлаад те хүүхдүүдэд хэл заах гэж байна гэд баярлж байна. Тэгтэл тэр хүмүүсийн цаад санаа нь
өөрийнхөө шашныг оруулж ирэх бас цаа санаа байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энд манай 2 тусгаар тогтнол. Одоо бид нар нөгөө 5 тусгаар тогтнол гэж ярьдаг. Одоо бид нар тусгаар тогтнол гэж юу яриад байд юм бэ гэхээр зэрэг хилэн тусгаар тогтнол байна, тархин тусгаар тогтнол байна. Одоо хил гэдэг нь хил хязгаарын тусгаар тогтнол байна. Цусан тусгаар тогтнол байна. Гэх мэт ийм 5 тусгаар тогтнол байдаг. Эний 2 тусгаар тогтнол буюу хилэн тусгаар тогтнол гэдэг нь англи хэлээр ярьдаг. Одоо нөгөө хүүхдүүд чинь одоо төрхтөө баг ингээд кино үзээд Google-тэй кино үзсээр хагаад монгол хэлгүй англи хэлтэй хүүхдүүд гарч ийн. Тэгэнгүүт нь дахиад нөгөө нэг сүмийн юугаар ингээд англи хэл зааччихад тэгээд дараа нь өөр хэстийнхээ бурхныг сурталчлаад оюуны тэ тархины одоо ингээд бас юунд оруулчих чинь тий. Тэгэхээр зэрэг маань болохоор зэрэг дайлаад гүйлгэж байгаа гэсэн. Бид нарт ашигтай санал байгаа боловч цаана бид нар хилэн тусгаар тогтнолоо алдж чинь оюу тархин тусгаар тогтнолоо алдах. Тэ одоо нөгөө нэг ямар нэг улсыг эзлэхэд шашнаар нь эзэлдэг штэ тэ тархийг нь ингэж өөр юм болгож яаж эзэлдэг. Тэгэхээр зэрэг ийм 2 тусгаар тогтнолоо алдж байгаа. Тэгэхээр бас энэ одоо халамжийн юу одоо ингээд сайхан санаа юм шиг тэ тусалж байгаа юм шиг боловч цаана бас юм хор нөлөөтэй байдаг ийм асуудлуудыг дайлаад гүйлгэнэ гэж хэлдэг юм аа. За нэг маань сүнэх гэдэг юм тий. За гоё зүгэл би теста сонсож байгаа юм байна. За баяртай. Бид хоёр нөгөө нэг хэд удаа ярихгүй хүмүүсийг залхаач юм гэж бодоод чи нэрээ сургалтын талаар дахиад хэлэх юм хүмүүс. Ой тий. За миний mental fitness сургалт маань удахгүй 9 сарын 9-нд эхэлнэ. Тэгээд та бүхэн энэ 8 сарда багтаж бүртгүүлэх юм бол хямдралтай байгаа шүү. Тэгээд энэ сургалтынхаа танилцуулга мастер хичээлийг үнэгүй явуулах болно. Тэгээд тэр сургалтанд маань үнэгүй ороорой. Тэгээд Ундраа NG гэдэг фэйсбүүкээр намайг дагаарай. Тэгээд удахгүй сургалтын зар орох болно. Тэгээд та бүхэн Zoom линк өгөхөөр тэр Zoom линкээр нь ороод ирээрэй. Тэр өдөр нь тодорхой байгаа юм уу биш юм уу? За би 31-нд Монголын 31-нд ямар ч байсан 8 сарын 31 ингээд хийчихээр гайгүй болов хүмүүс бас завгүй байх болов яадаг бол зүгээр болов гэж бодсон. 8 сарын 31-нд өглөөний байна уу оройны цагаар л хацаа. За тэгэл 31-ний хавар үед дахиад уулзсан. За баярлалаа. Гаргаад явуулъя. Амдрата баярлалаа. Тэр яриа гэсэн юм тий. Араа ингэж ярьсаар лаг мундаг хүмүүс болно тий. Larry King нөгөө Tommy Robbins гэдэг лаг коуч гэдэг шүү дээ. Тэр шиг ярьслага авдаг. Нэг нь ярьслага авдаг, нэг нь коуч гэдэг тий. Лаг хүмүүс болно тий. Шиг бүгдээрээ. За би ярьсныг сонирхолтой сэдв. Миний хувьд бол бүр ингэж ерөөсө огт яригдж байгаагүй сэдв баггүй юу? Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хүүхдээ хүмүүжлээ. Хүүхдээ хань ижлийн сонгоход нь ямар зөвлөгөө өгөх вэ? За. Одоо хайрлагдсан гэр бүлд өссөн хүүхэд байвал болж байгаа гэж тэгж байгаа шүү дээ тий. Тэрний цаана өшөө олон юунууд байгаа. Тэгэхээр тэр олон зүйлүүдийг би хэлж өгмөр байна. За тэгвэл өстө сонирхолтой ярилцлага болох нь дараагийн уулзъя. За баярлалаа. За та зүгээр end live гэдээ дарчих. Би нэр яг live studio гэх гэж байна шүү дээ. Тий, live studio гэхгүй end live. End live. End stream.